Look at this. Crazy cool, guys. Hi. Өнөөдөр ингээд зураг авалтаас Шведийн нэг амар том студийн модель авсан. Тэгээд тэр маань зураг авалт мандасаад одоо хоолоо идэлтийн тэгээд карбонар авсан. Танарт харуулъя. Би Стокгольм орд ирэх болгон дээр энэ ресторанд орчихдог. Амар гоё. Chicken гоё шүү дээ. Болсон гоё. Гоё. За, хоол маань хармаар байна уу? Тэгээд сая хоол идсэн. Танарт энэ дэсэлэн хавцаанд эцэг хоолыг харуулчих. Хармаргүй юм лөө. Тэгээд ямар ч гэсэн гадаал гоё. Гэтэ надад тийм их цаг байх болохоор би та нарыг Стокгольмоор дагуулж явчихдаг. Гэтэ яг уу ингээд ард бах зэрэг Стокгольмоор гэж юм шин. Ямар өвтөж байна. Тэгээд барьж аа. Амар хэцүү байна. Даалгах цагтаа ярих бүрч хэцүү байна. Окей, өнөөдөр болохоор хагасан өдөр сонсож амлаа. Хүмүүс амар хараад байна. Тэгээд халтартай амжиг зогсож юм шиг. Шинэ ажилдаа явж байна. Тэгээд сая дэлгүүр ороод тэгээд нэг хартаа дууссан. Швед гэдэг. Тэгээд Шведийн тийм компаниудын сурталчилгаа тэмхүүмэн тэнцэл явдаг. Тэгээд заримдаа тэнцэн ч гэсэн явж чаддаггүй. Завгүй л гэж хичээлтэй. Тэгээд Дургуан. Скван. За зураг дууссан. Гэртээ арих гэж байна. Тэгээд нэг Швед, нэг Сири, нэг гар захаа өвчтэн та хүмүүс амар хараад байгаа болохоор эвгүй. Одоор 5 дахь өдөр тэгээд гадуур амар их унтаа байна. Би одоо тэ жоохон гадуур явж байгаа. Тэг юм идчихээ тэ ер нь харийг гэж бодож байна. Өнөөдөр 2 дахь өдөр. Hi vlog, та бүхэндээ өнөөдөр миний шинэ vlog тавтай мороо let's go do that. Хаанаас нэхлээ? Гэтэ үнэхээр мэдсэн заяа. Яа тэгэл ингээд ойртоо цаах уу ер нь л ингээд яг ямар харагдж байгаа л яаж байгаа л гэж жоохон сандраад байна. Гэтэ зүгээр. Окей. Эхлэе. За өнөөдөр бүгдээ хамтдаа миний шинэ бүтээгдэхүүнүүдийг задлана. Тэгээ надад нэлээд олон бэлэг, нэлээд олон шинэ бүтээгдэхүүнүүд байна. Тэгээ бүгдээ хамтдаа задлацгаая. Зя хамгийн ихнийх нь бол мэдээж хүндэт Dior Alliance гэдэг Stockholm City-гийн Alliance-аас авсан байхгүй юу? Надад ажил хийж байгаа бичлэг тийм их байхгүй байгаа учраас яг уу баа зэрэг танилцуулаад тэгээд шинээр авсан юм аа. Танилцуулахаас гадна энэний үнэн одоо жишээ нь Монголд хүнтэй харьцуулахад яг ямар үнэтэй байна вэ гэдгийг нь бас харьцуулж үзье гэж бодсохгүй. Та нар Монголд ямар үнэтэй байгааг нь бичээрэй. Би Шведэд ямар үнэтэй байгааг нь бичье за. Тэгээд бүгдээ хамтдаа жаахан сандраад ташаг байна. Нярта. Цара. Бүр амар гоё үнэртэй. Dior-ын бүтээгдэхүүнүүд юу амар
Ер нь нэлээд гоё үнэртэй байдаг. Тэгээд энийг нас авъя. Гоё. За ингээд Dior-ийн нарны тос хэлхийг өгсөн. Амар гоё газтай ийм арсан гэнэ энийг одоо юу хэлээ? Лак гэх юм болов? Амар гоё зөө. Амар хөөрхөн. Тэгээд энэ бүр ингээд амар хөөрхөн зөө би бүр амар дуртай байгаа. Энд бэлэг штэ. Гэхдээ тэгээд ийм дахиад за ямар ч тач энэ бэлгээ төр хойшин тавиад энэ дотор 2 бэлэг байгаа байна. Тэгээд бүр амар гоё цаа. Та нар энийг угаасаа заавал авч туршиж үзээрэй гэж хэлмээр энэ би үнийг нь оруулчихъя. Тэгээд яартаа цараа. Одоо энийг ингээ хуулж авъя. Харагч байна надад та нартаас харуулчих гал хичээгээл нь. Хуулж авах гэсэн чи авч чаддаггүй. За хуулъя. Би өөрсөө YSL-ийн юуг нь хэрглэж үзэж байгаагүй. Мистиг нь тэгээд вау, cool. Энэ бүр мөнгөн нь олаа амар гоё газтай. Ийм том өгсөн бэлгийг нь фокустай байгаа. Тэгээд энэ болохоор бэлэг нь авахгүй юу? Тэгээд ийм гоо сайхныхаа ямыг хийгээ авч явах айгуу гоё юм жижигхэн хөөрхөн. Тэгээд энэ болохоор ийм жижигхэн юу юм бэ? Липстик ах шиг юм. Цаатлаа. Брэвэр жижигхэн надад оромжлоод байгаа юм байна. Энэ бол маскара юм шиг байна. Тийм маскара байна. Тат. YSL. За ийм хоёр бэлэг. Ямгаалхий. Яа. Бис яг та нарт ингээ сайн нэг харуулж байгаа бугаас мэдгүй л. Яа. Ахаад ингээ Dior-ийн харагдаж байгаа юм болов. Харагдаа. Dior-ийн тань хартаа. Сандратэн рээ задлсан чи амар гоё юм. Би дараагийн удаа ингээ юмаа задлахтай энэ эднэрийн ингээ яах юм хэрэгтэй байна. Ваа. Юу нөч та. Хартаа. Амар гоё. Бас аюу гоё юм шүү дээ. Болохоор харагдсан болов. Дараагийн удаа би бичлэг хийхдээ магадгүй юу яах юм бэ? Ширээн дээр сууж аваад хийсэн нь илүү дээр юм байна. Тэгэхгүй бол ингээд тэгээд бэлэг нь болохоор энэ. За тэгээд бүгдээр хамт бэлгнаас нь эхлэе. Миний баг ингээд задлж байгаа юмнууд юу вэ? Ханарт сайн харагдахгүй байгаа юм да. Oh, so cute. Нарта. Хөөрхөн толбан. Юулаа камерны цэник ганцхан байна. Тэгэхээр ингээ хууртан хийх хэрэгтэй видеого. Тэгээд ингээ тол. Энэ дараа нь хуульчих за. Энэ бас амар сайн. Амар гоё нүрийг амар гоё зөөлхөн болгодог. Маш сайн. Камерны цэник дуусах цаа гэсэн чинь яачлаа. Халагдtiin хартаа минусхан ингээ амар гоё юм байна. Энэ хайрцаг амар гоёс гоёрц. Зя тэгээд хамт задлаа. Ой.
Тийм хөөрхөн дээр бас ингээд kicks гэж бичсэн байна. За камерны memory дүүрсэн. Зя тэгээд бодрамт хартаа. За би бүгднгийнхэн мэдээж хэрэг үнийг нь оруулна. Хараад өгөрэй гэсэн. Ийм тосон цэвэрлэгч авсан. Тэгээд ийм toner pod-наас 3-ыг авсан. Тэгээд арьс арчилгааны нэг нь ийм Estee Lauder. Тэгээд арьс арчилгааных нь энийг бол би дандаа хэрэглэдэг. Энэ баг хэддэг хайрцагт хэд юм битгэхгүй юм заяа. Айгуу их хэрэгэлдэг. Burgel. Зя тэгээд энэ болохоор body cream жижигхэн байна. Хитрхи. Тэгээд энэ доор нагаа нь болохоор scrub. Жижигхэн аштай. Яаж байгаа юм бэ? Би бүр амар халууцж байна. Төрхий жижигхэн аа. Гэсэн бичлэгээ ямар хөө олцоо харах гад үгүй. Тэгээд би та нарт ямар ажил хийдэг, яадаг гэдгийг ингээд харуулъя гэдгснэ. Юмнуудаа шууд задлаа тийм ингээд тестер хийхгүй шууд ингээд задлал тавиал явцсан байна. Тэгэхээр би нэг хэсэгт нь яг ингээд задлсан юмаа тестер хийж харуулад нэг хэсэгт нь ажилтаа явж байгаа бичлэгээ оруулчихъя. Би яг энэ талд харцж болох юм шүү дээ. Харагдсан уу? Харагдахгүй байна. Ер нь бол ямар гоё өнгөтэй байна. Тэгээд энэ талд даартай. Өнгөн энэ бинорээсээ бодож чаддаг байхгүй юу? Тэгтээ яг хоо бичлэгээ хийжсэн чинь цэнийг дуусаад тэгээд окей одоо мистэд дахиад юусан нуурай бодож чаддаггүй шүү. Тэгээд ямар ч Estee Lauder-ын боксыг задлж исэн чинь цэнийг дууссан. Тэгээд ямар ч би энийгээ ингээд задлсан. Энийг задлсан. Тэгээд энэ болохоор ийм амар жижигхэн серум хитрхи жижигхэн. Тэгтээ зүгээр энэ болохоор нүүдний тос боор өнгөтэй айгуу хэрэгэлдэг. Энэ миний баг 3 дахь хайрцаг сав. Тэгээд энэ юм би өрн бичлэг хийх юм чадваргүй юм шүү. Гоё унартай. Барыга бодвол илүү их унартай байна. Тэстэ. Энэ болохоор ийм маскара. Ваясэлхос жижигхэн. Гэтэ ус нь гоё юм байна. Диороос өгсөн бэлэг. Тэгээд энийг задлаад тал энэ хуул цавыг ой чичкомста окей зот хийм хөрхөн тал энийг ингээд би омдноос зүүчээ гэж бодсон. Эсвэл цонхнасаа. Тэгтээ би ингээд бараг цонх барьж явдггүй. Йоо.
явдаггүй болохоор цүнхнээсээ шумнаас үзүүлээ. Ай нөгөө нэг Dior-ийнхоо юуг ин өмднөөс үзүүлчлээ. Гээ энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ дараа уулзцай дүр баяртай.